Аль гэрийн хойморд инээд хөр бэлгсэн энэ өчийн мэндийг хүргэе үзэгчтэй. Амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэлгүй яах вэ? Манай уран заяа маань бол орой болгон та бүхэндээ сайхан үхийг гэлж нэвтрүүлгээ эхлүүлж байгаа. За амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочдыг та бүхэнд мөч танилцуулъя. Тэгээд миний баруун гар талд сууж байгаа хэрхэн хүмүүс бол за Монгол цэргийн хөгжлийн төвөнд тэрхүү Эрдэнэ гэж хүн байгаа. За бас түүний хажууд сууж байгаа хүн бол элбчин, циркийн жүжигчин ганч өдөр гэж залуу байгаа. Тэгээд энд бол бас Монгол циркийн хөгжлийн төвийг бид бол энэ удаагийнхаа нэвтрүүлэгт онцолж байгаа. Тэгэлгүй яг мэдээж энэ амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийнхаа зочдоор бид 2014 онд хийсэн бүтээсэн зүйлээрээ маш их манлайлал тэмүүллийг авчирсан. Тэгээд мундаг залуусынхаа уран оролцож байгаа. Тэгэхээр ярилцлага мэдээж та хоёрынхаа 2014 оны уран бүтээлийн ол замгаас хуваалцаж эхлэе. За Монгол циркийн хөгжлийн төв төрийн ус байгууллага маань бол 2014 онд нийтдээ бүрэн хэмжээний уран бүтээл хийсэн байгаа. Энэ нь бол Мадагаскар үлгийн циркийн тоглолтыг Монголынхаа нийт жүжигчд, уран бүтээлчтэй хамтарч хийсэн. Энэнд бол нийтдээ 52 жүжигчин оролцсон. Хамтарч ажилласан байгууллага маань гэх юм бол Арднаа онцгийн нэрмжид циркийн сургуулийн багш уран бүтээлчид оролцсон байж байгаа. Хөгжим мужийн коллеж, соёлын урлагийн их сургуулийн кино драмын оюутан, мөн дээрээс нь Монголын үндэсний хасаа циркийн жүжигчид гэсэн нийтдээ 4-5 байгууллага хамтын уран бүтээл хийж чадсан юм байна. Тэгэхээр ганч өдрийн үед 2014 онд ямар уран бүтээлүүдийг төрөв. Тэгээд мэдээж нэг үзүүлбэр нэг уран бүтээлийн хувьд одоо бэлтгэл ажил за ингээд бас бэлтгэх хугацаатайгаа нэлээд багагүй хугацааг зарцуулдаг байх гэж байна л да тийм. Тэглэг явах мэдээж хэрэг. Тэгээ ялангуяа миний үзүүлбэр ч одоо хамгийн их тийм их нууцлалтай үзүүлбэр болохоор тийм айгуу тийм бэлтгэл сургууль их дарт хийх шаардлагатай байдаг. Тийм болохоор энэ нь жоохон нууцлал ихтэй байдаг болохоор хэцүү тийм юу л да. 2014 онд шинэ үзүүлбэр сурсан уу? Суралгүй яг энэ нь бид нар чинь ерөөсөө байнгын шүү дээ. Байнгын ингээд ерөөсөө байнгын шинэ юмнуудаа ингээд бэлтгэл хийгээд байнгын шинэ юмнууд суралцж идэг. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа эхлэлийг үзэгчдтэйгээ бага насныхаа шинэ жилийн талаар ярьж эхлэхэд байгаа тийм. За ямар ч байсан Монгол цэргийн хөгжлийн төв болно. За маягч ганч өдрийнхөө 2014 оны уран бүтээлийн дээжээс нь эхлээд сонсцоо. Тэгээд дунд нь ороод олон уран бүтээл ажлуудыг хийсэн байгаа. Энэ талаар нь ярилцаад явна. Тэгээд ямар ч байсан бага насны шинжилгээний талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За миний хувьд бол миний бага нас бол 3 өдөр боллоо. 13 дугаар тооцоогод бол би өдөрөнд орж суралцж ирсэн 86 онд. Тэгээд манай 3 дугаар ангид байхад сургуулийн шинэ жил болно гэдэг. Би бол өөрөө тухайд бол зүгээр л ингийн сурагч өгдөг байсан. Манай ээж өөрөө циркийн жүжигчин байсан учраас манай сургуулиас ээжигээ авчираад манай шинэ жилд нэг үзүүлбэр бэлтгэж өгөөч манай сурагчдын дунд гэдэг. Тэгээд тухайн үед манай ахлах ангийн ах эгчнэр оролцуулаад циркийн бас нэг үзүүлбэр хийжсэн. Надад одоо ингээд өөрийгөө асуугаад аюу тооцоолж байна. Тэр нь ямар үзүүлбэр байсан гэхээр одоо надаас дээш үеийн хүмүүс маань бол бүгд мэдэх байх латив цэя бацуух манай одоо циркийн мундаг ажилчид байдаг. Тэдний үзүүлсэн нэг сарвагчны баг үзээд ажилчны үзүүлбэр хийдэг. Энэ үзүүлбэрийг сарвагчинд нь би өөрөө орж ирсэн. Яагаад гэвэл нэг зөвхөн тэр үзүүлбэрийг нөгөө энгийн хүмүүсүүд хийхлээр бас тавьж өгөхлээр бас тэр болгоо мэдгүй би өөрөө яг нөгөө циркийн гэр бүл өссөн учраас тэрийг одоо заалгалтгүй нөгөө хөдөлгөөн үйлдэлүүдийг мэдчихсэн учраас дээрээс нь нөгөө манай ээж өөрөө энэ үзүүлбэрийн нөгөө хүмүүсүүдэд зааж өгсөн учраас арай алга орсон баг. Би өөрөө сарвагчингийн хувцас өмшөөр сургуулийнхаа шинжилгээг удаа тэгж орж ирсэн. Ер нь бол хүүхэд насны шинжил бол хамгийн гоё дурсамжтай сайхан байдаг. Яагаад тэр дундаа манай гэр бүл өөрөө улгийн гэр бүл учраас байнга янз бүрийн тоглолтуудыг үзэж идэг, байнга янз бүрийн шинжилгээ урилга авч идэг. Хамгийн дурсамжтай шинжил бол мэдээж хүүхдийн шинжил. Бэлэг авдаг хүүхдээ. Бэлэг бол яг сургуулийнхаа шинжилээр бол авдаг байсан. Өшөө дээрээс нь эцэг эхчүүдийн маань байгууллагаас нь одоо шинжилгээ бэлэг бас өгдөг байсан. Ерөнхийдөө нэг шинжилд нэг 7-8 бэлэг авдаг байсан. Ах эгчнэрийнхээ ажлаас ч гэсэн. Ганч өдрийн хувьд.
Миний хувьд ч яг тийм нэг сан тод юм бол байхгүй. Зүгээр яг гадуур нөгөө тоглолтоор ингэж энэ тэнд очиж тоглож байгаа. Тэгээ яг нөгөө он гарахсан чи гэртээ харж амжихгүй айл энд нэг удаа он гаргаж. Тэгж л нэг Хэдэн настайгаас ер нь элбий үзүүлбэр үзүүлж эхэлсэн бэ? би одоо 8 9 жил болж Тэгэхээр ер нь бол тэр үед ч юмс нэлээд жоохон хүмүүс баг тий. Тэгэхээр ер нь яг анх элбий үзүүлбэр үзүүлжсэн шинэ жилийнхаа тухай бас хуваалцлаа. Тэр шинэ жилийн баяраар бол элбий үзүүлбэр, циркийн үзүүлбэр гэдэг бол мэдээж айгу хүмүүс бүхний хүсэн хүлээдэг зүйлээд шууд үзхийг хүсдэг. Тэгэхээр яг элбий үзүүлбэр тэр дундаас их сонирхолтой байх бах. Тэгэл яах вэ? Сайн хүзрийн элбэг үзүүлтэй. Би хүзрээ алга болгоод буцаж гаргаж ирээд тэгсэн чинь нэг ах гараад ирсэн чинь нэг ах тэгж байна. Чи энэ хүзрээ ингээд бууцад тоглох юм бол чи өстө алах нэ гэл. Үгүй энэ чи ах энэ ажил штэ гэсэн чи. Гэхдээ чи хүзрээ алга болгоод штэ. Тэр чин тоглоом штэ. Гэхдээ ер нь бол зарчмын хувьд бол алга болгоод гаргаж ирээд хүмүүсийг бол одоо муугаар ярихад бол хөлтөх гэж хэлээ шүү дээ. Өөрдөж бол болно шүү дээ. Гэхдээ бас би харддаг юм аян урлагийн хүмүүсийн хувьд бас нэг нарийн зарчим байгаад тах шиг байгаа тий. Ер нь бол зөвхөн урлагийн чиглэлд тамирчид ч гэсэн тийм байдаг шүү дээ. Өөрийнхөө мэргэжлийн онцлогтой онцлогийг харуулсан одоо ямар нэгэн байдлыг тухайн одоо тамирчин бол одоо заалнаасаа бусад газар тий жүжигчид бол циркээс ч юм уу театраас бусад газар бол баг зэвсэг болсон байна. Тийм шүү дээ. Ялангуяа бокстэй бол манай бокс чинь найз байдаг. Тэр бас тэгжсэн бид нэр рингнээс бусад юм бол ямар нэгэн байдлаар бол ийм асуудалтай болчих болохгүй юм бол маш одоо хуулийн заалт хүртэл байдаг гэж сонсч байна. Энэ бол маш хатуу. Тэгээд ч ер нь ялангуяа тамирчид, циркчид, бусад жүжигчид ч гэсэн одоо өөрийнхөө ажлынхаа нийслэн дээр л өөрийнхөө хийж чаддаг ажлаа хийх хөөс тэр бол гадаа гараад илэг үзүүлэл гадаа гараад үзүүлж одоо хийдэг шүү дээ. Тийм байх. Тэгэхээр яг ганц өдрийн хувьд нууцлаг байл л да. Тэгээ аргагүй тэгээд элбийнхэн нууц ч гэсэн өөрөө их нууцлаг байдаг болохоор өөрөө нууцлаг байдаг. Гэхдээ найзыг яриулнаа. Бага насны шинэ жилүүд тэгээд тэр дундаа элбчин болъё гэдэг бодол бас яг хаанаас төрөв? Ийм хүсэл эрмэлзэл яг хаанаас ундарч гарав. Эсвэл бүр багасаа би элбчин болно гэж боддог байсан юм уу? Ер нь элбэн дээр нэг дуртай байсан. Тэгээд нөө циркийн тоглолтоор Тайван руу явж байсан би. Тэгэхэд нэг Тайланд хүн элб үзүүлсэн байхгүй. Тэгээд тэр хүнээс ингэж найрж гуйж чаад сурч авчихсан. Тэгэхээр циркийн тоглолтоор явж исэн гэдэг тэгэхээр циркийн өөр үзүүлбэр үзүүлдэг гэсэн үг үү? За энэ талаараа ярил л та тэгвэл. Циркийн олон үзүүлбэр үзүүлдэг гэсэн. Дээсээ наадагч агаар акробат, хөндлөө олос тэгээд хонгор азрах, партнер полет. Би тэгвэл асуултаа буруу тавьсан байна шүү дээ. Энэ циркийн урлагт бас таны юу татваа гэж би асуух хэрэгтэй байсан шүү дээ. Бага багт яг манай би айгүй сахлахгүй. Тэгээ манай гэрийнхэн наваа нэг 20 дийлдгүү тэгэл аав циркэд өгсөн шиг л дээ. Тэгээд анх нуурж ороод тэгээд энэ их олон юмрээсэн хөлөөр шидэгч мэдэгч тэгэл. Эрдэнэхийн хувьд бол ээжигээ дагаал ер нь цэрэгчин болох замнал хэлсэн нь. Дон зургаал дахтаа ээж нь ирээл сарамгчингийн дүр тоглоод тэрнээс хойш ер нь цэрэгчин болъё гэсэн хүсэл төрсөн үү? Ер нь бол би өөрөө хамгийн анх 6 настай байхдаа циркийн менежмент гарсан байлээ. Энэ нь яагаад тэгэхээр тухайн үед бол жил бүрийн 4 сарын 1-нд цирк дээр Инэдмийн баярын циркийг хөтөлбөр гэж болдог байсан. Тэр цаг үеэс хойш ерөөсөө цирктэй бол маш их холбоотой, маш их дуртай. Магадгүй бас тэр сургуулийнхаа явуулаханд ороход бас тэр нэг сарбагчингийн хувцсумцад орсон бас нөлөөсөн үг. Гэтэ ер нь бол 6-7 настайгаас л ер нь би циркийн одоо жүжигчин болохыг боддог, хүсдэг байсан. Тэгээд циркийн сургуульд цэцгээ багшийн удирдлагын дор жонглероор хичээлж эхэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд жонглер хийдэг байжгаад гэр бүлээрээ улаан удад Монголын уран багш очиж улаан удад циркийн сургууль байгуулж өгсөн Монголын циркийн. Ингээд гэр бүлээр улаан удад яваад ерөөхдөө улаан удад явснаас хойш
одоо өөрөө цирк хийхэ болоод циркийн менежер, продюсер гэсэн алтан бус ажлыг өнөөдөр хүртэл хийгээд явж байна. Циркийн урлаг. За тэр дундаа одоо жүжигчдийн одоо энэ урлагийн хүмүүсийн хувьд та яг хацтай хүмүүс гэж байдаг байхгүй. Яг л тэгэхээр би найз нөхөд олон мэрэгчлийн хүмүүстэй бас яриа хийгээд ярьцлага хийгээд сууж үзлээ л дээ. Тэгээ бас өөр ингээд амьдралын ярилцаан дээр ч гэсэн хашгирын яагаад цаасууд ярилцж үзсэн. Тэгэхэд ихэнх хүмүүсийн би дуучин болноо, жүжигчин болноо, циркчин болноо гэх юм ийм хүсэл мөрөөдөлтэй байж байгаа. Амьдрал нөхцөлөд инженер, уулуурхай инженер ч юм уу тийм эсвэл компьютерийн мэрэгчлээ хүн болгоцсон байдаг. Харин жүжигчин мэрэгчлээ за тэгээд одоо урлагийн мэрэгчлийн хүмүүсээс асуухад бол зүгээр л эргэлзэх зүйл баг насныхаа мөрөөдөл байдаг байхгүй. Тэгээд үүнийгээ дагаад их азтай хүмүүс. Бас нөгөө талаасаа бас тийм азтай хүмүүс. Ягаад гэвэл энэ хүсэл мөрөөдлийнхаа төлөө их золиос гаргадаг юм болов гэж харддаг. Та энэ дээр бас юу гэж боддог? За ер нь бол санал бол нэг байна. Мэдээж одоо миний хувьд бол хүүхэд наснаас л циркийн гэр бүл төрж өссөн учраас циркийн урлагт бол өнөөдөр хүртэл одоо мөрөөдлөө болгоод тэрнийхээ төлөө тодорхой хэмжээний хийж чадах ажлаа бас хийгээд явж байна. Энийг дагаад бас мэдээж эрсдэлтэй бас тийм асуудлууд мэдээж гардаг. Гэхдээ энэ бол бидний өнөөдрийн өөрсөндөө хүсэж өөрсөндөө дуртай учраас бид нэр хийж байгаа. Түүнээс бидний одоо циркийн урлагаар яваад циркийн одоо энэ шинэ уран бүтээлүүдийг хийлгээд бидний зүгээс бол уран нэгэн тусалцаа дэмжлэг ч юм уу тийм ээ. Уран нэгэн байдлаар тийм нэг бол огт байхгүй. Энэ өөрөө нэгдээ тухайн хүний амьдрал болон оюун санааны нэг шиг эрсдэлтэй асуудал болж байгаа. Эрдэнэ хэд хүүхдтэй? Би 3 хүүхдтэй. Тэгэхээр Монгол циркийн хөгжлийн төв тэгээ би мэднэ л дээ таны Facebook дээр хоёулаа найз. Тэгээд таны бас хийж байгаа ажлыг бол би ингээд тухайд нь бол тодорхой хэмжээний мэдээлэл би аваа яваад байдаг. За тэнд одоо Монте-Карлод болж байгаа энэ тэмцээнд ингээд залуучуудтайгаа явж байна. Ийм ингээд явж байна. Одоо гас нэг селфи хийчих юм. Тэгээ би хаадаг байхгүй юу? Ер нь нэгэн одоо урт удаан хугацааг бол гэрээсээ их хол өнгөрөөж юм даа гэж би харддаг. Тэгээд гэр бүлийн үед яаж хүлээж авч юм. Ер нь гайн ажлын асуудал яаж зохицуулдаг. За яг мэдээж бол байнга гадагшаад төгшин явахд бол бас мэдээж бас хэцүү л дээ. Яагаад гэхээр 3 охинтой хүүхдүүд маань бас одоо нэг удаар ингэж орж байна. Нэг том охин маань бол дахлах ингэж орж байна. Тэгэхээр гэр бүлийн хүрээнд бол мэдээж бас бэрхшээлтэй зүйл байдаг. Гэхдээ миний энэ асуудлыг бол 100% гэр бүлийн маань дааж авч явдаг. Өөрөөр яагаад энийг хэлж байгаа вэ? Миний гэр бүлийн бол бас урлагийн хүн хөгжимчин мэргэжилтэй. Тийм учраас бас тодорхой хэмжээний урлагийн ажил бас ажлуудыг зарим нэг талаар ойлгодог. Аль болох гэхдээ боломжтой үед хүүхдээ ч юм уу те дагуулад явах юм байна. Тийм учраас бас ярьцгүй байна. За тэгээ циркийн урлаг бол мэдээж айгүй хэцүү залиас шаарддаг гэж сая Эрдэнэхэн ярьсан. Тэгэхээр өмнө нь бол маш олон циркийн төрлүүдээр хичээлж байсан. Энэ үед бол мэдээж шантрах үе бишгүй гарах бах. Ер нь шантарж юу гэдэг тэр шантралыг бас юугаар даван туулж чаддаг байсан юм байна. Мэдээж таны хүсэл мөрөөдөл бол байсан л ах. Гэхдээ бас тэрийг өөрийнхөөгээр сайхан тайлбарлал. Шантралгийнхаа циркийн урлагч энэ ялангуяа циркийн урлагч маш хэцүү. Тэгээ гимнастик байна, бүжиг байна, тэр чинь хүч тамир байна. Тэгээд бүх л тийм оюун санаа бие биеийн бүх юм ордог болохоор тийм маш хэцүү. Тийм болохоор шантрах үе зөндөө байна. Тэрийг одоо яг юугаар даван туулж гардаг байсан юм болоо. Одоо хүртэл хичээлээ явж байна шүү дээ. Тэгээд өөрөө дуртай байсан болохоор л тэгээд тэрүүгээрээ давж байсан баг та. Ер нь бол циркийн жүжигчдүүд бол ямар нэгэн шинэ уран бүтээл хийхэд маш их цаг хүсэж шавхан энийг яаж одоо даван туулах вэ гэвэл манежинд гараад өөрийнхөө шинэ уран бүтээлийг үзэгчтэй хүргээд алга ташаалд авахд энэ хүн бол 100% одоо өмнөх бэрхшээл одоо бүх одоо стрессээ бол ортос марцдаг. Энүүгээр л бид нэр манай циркийн жүжигчид бол даван туулж байгаа. Биднийг баг байхад сургуулийн хөтөлбөрт байдаг байсан юм уу? Хөвчлэн ер нь л нэг улиралд нэг удаа циркийн үзэлбэр үздэг байсан. Тэгээ тэндээс бол циркийн урлагийн тэр гайхамшигыг те Монгол цирк ямар агуу юм бэ гэдгийг бид нар маш олон төрлөөр мэдэж авдаг байсан. Одоо харин яг тэр хөтөлбөр байдаг юм болоос Монгол цирк хөгжлийн төвөөс энэ талаар бас хариулвал. За одоо яг хөтөлбөр байгаа байхыг бол би мэдэхгүй боловсролын яамны одоо тусгай хөтөлбөр байдаг гэхийг мэргэжлийн үсэл байгаа. Зүгээр
Бидний хувьд бол аль болох улиралдаа нэг шинэ уран бүтээл хийх гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Энэ дагуу өнгөрсөн 6 сард Мадагаскар Улиралын циркийн тоглолтыг зохион байгуулсан. Мөн одоо 12 сард бас шидэт талны нууц сүлт модны наадам буюу хүүхдийн сургалтын амралтын зөв шинэ жилийн хөтөлбөр гаргаж байна. Аль болох үзэгчтэй ялангуяа хүүхдүүдэд үзэх хөтөлбөртэй үзэх үзүүлбэртэй байхыг зөвж ажилладаг. Дээрээс нь мөн тухайн үзүүлбэр болгон бас тоглолт болгон өөрийн гэсэн шинэ өнгө төрхтэй, шинэ санаатай байх л хамгийн чухал. Ингэж өнөөдөр үзэгч хүүхдүүд эцэгчүүд маань үзүүлбэрийг маань бас сонирхож ирж үзэх. Тэрнээс биш өмнө тоглож ирсэн юмнуудаа дахиж давтаж юм уу уулбарлаж тоглоход бас үзэж байгаа хүмүүсчтэй, жүжигчдийн хүмүүсчтэй бас онц биш байна. Тэрнийхээ энэ сонирхож асууж байгаа шүү. Одоо шинэ бас одоо сүлбөгийн наадам тоглолт бол тавьж байгаа юм байна. Тэгээд энэ тоглолтод маань дандаа хүүхдүүд тоглох уу нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол намайг баг багт бол одоо ингээд дундуур циркийн үзүүлбэр гарч ирээд үзүүлээд тий. За тэгээд нэг хүүхэд гарч ирж дуулаад ингээд гарахтаа ингээд бэлгээ аваад тий. Ингээд тасалбараа таслуулж уралгадагч байлуу да явж байсан бэлгээ аваад циркэд болдог наадмууд бол тийм болдог байсан. Тэгээд энэ наадмуудаас юугаараа ялгаатай байна. Надад сонирхолтой. Одоо бас энэ наадмууд бас яаж болдог гэсэн бас надад сонирхолтой байна л да. За яагаад сүлт модны наадам гэж юмсан мэдээж ер нь баян маань өөрөө хүн болгон мэдж байгаа тийм Google бүр бэлгээ авах хэрэгтэй бие бэлгийг өвлийн өвнөөс гартаж авах хэрэгтэй энийг бол хүүхэд болгон хүсэж хүлээдэг. Энэ бол мэдээж адилхан байна. Гэхдээ бидний гол зорилго маань бол бусад одоо уран бүтээлчдийг бол бас тодорхой хэмжээгээр хамтарч оруулах. Яагаад гэвэл сүлт модны наадам маань өөрөө зөвхөн циркийн үзүүлбэр орсноороос сүлт модны наадам биш. Сүлт модны дуутай, бүжигтэй, алиалагч, элбийн гайхамшиг энэ бүх үзүүлбэрүүд орж иж сүлт модны баяр сүлт модны наадам маань өөрөө бий болдог гэж ойлгож байна. Тийм учраас манай хөтөлбөрч мөн адилхан явагдана. Гэхдээ энд оролцож байгаа бүх жүжигч маань мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн циркийн жүжигч, мэргэжлийн дууч, бүжигч орж байгаа. Мөн дээрээс нь энэ хөтөлбөрт орж байгаа бүх үзүүлбэрүүд маань бол бидний 2013 онд гаргасан цоошин уран бүтээлүүд байна гэж ойлгож байна. Тоглолт хэлбэрээр биш найруулагчсан. Циркийн жүжиг хэлбэрээр явах юм шүү. Найруулагчаар нь циркийн найруулагч Гэрэл Баатар ажиллаж байгаа. Манай Гэрлээ бит хоёр өнгөрсөн Мадагаскараас эхэлж хамтарч уран бүтээл хийж байгаа. Манай Гэрлээ ч Москвад циркийн найруулагчаар төгсөж ирсэн мэргэжлийн одоо Монголын 5 дахь циркийн найруулагч. Энэ циркийн найруулагч Монголд маш ховор 5 хүн л ингээд. Юу нэмэлттэй ах. Тийм. Тийм байна. Нэглээ шинөөнд үзэрээтэй тий. Ер нь найруулагч хүн бол бас тодорхой хэмжээгээр өөрийн характерыг тавих хэрэгтэй. Тэгжиж тэр хүн бас үйлдвэрээр болно. Мөн дээрээс нь характер гаргаснараа бол сайн уран бүтээл хийх гэсэн үг бол биш. Гэхдээ мэдээж тухайн хүний өөрийн зааш характер маш их нөлөөлдөг. Ийм бэжиж энэ хүн арай өөрөөр сэтгэн, арай өөрөөр жүжигчдийг харна, арай өөрөөр шиг уран бүтээлд хандлага. За гэрлэх найруулж байгаа бол сайхан уран бүтээл болж байгаа. Гарцааг юм байна. Би 6 сар тавигцаа жүжиг бол үзчихсэн. Тэгээд энд бол гэрлэх харж ирсэн. Тэгээд би бол танихгүй мэднэ. Ямар ч байсан уран бүтээл бол гайхалтай болж байгаа. Нэгэн сүлт модны энэ баярын тухай за тэгээд нэг одоо зохион байгуулагдаж байгаа тоглолтын талаар ярьж хідэн бас хаана тоглохдгоо те яг одоо манайд дэлгэцэг үзэж сууж байгаа хүүхдүүд манаас үзэх боломжтой шүү. Тэгэхээр бас хизээ хаана тоглохдгоо тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл яг өгчтэй өгье. За энэ шидэт талны нууц сүлт модны наадам маань бол Монгол циркийн хөгжлийн төвийн 5 дахь уран бүтээл 12 дугаар сарын 20-21-ний өдөр Монголын үндэсний Асаа циркэд ердөө 2 өдөр тоглогдоод байсан. Яг энэ үеэр бас сурагчдын амралт таарч байгаа учраас Тэгэхээр бас шинэ жилийнхэн баярын мартагдчихгүй бас нэг мөчөг бас цирк Монголын үндэсний циркийн төвтэйгээс хамтарч үзэх боломжтой. Тэгээ шинэ жилийн баярын хувьд бол мэдээж их гайхамшигтай ичидийн гэмээр баяр байдаг шүү дээ. Тэгэхээр элбийн урлаг маань өөрөө бас яг ийм гайхалтай ичидийн юм шиг
зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ хоёр бол хязгаарч салшгүй холбоотой баяр юм шиг санагддгийг. Тэгэхээр ер нь бол шинэ жилийн баяраар элбийн үзүүлбэрийг хүмүүс хэр захиалж үздэг. Тэгээд таны зүгээс бас албан байгууллагад очиж одоо элбийн үзүүлбэр үзүүлээч гэвэл ер нь тэр тал дээр ямар бодолтой байд юм болоо? Тиймэрхүү захиалгууд их орж ирнэ л дээ. Тэгээ очиж үзүүлэх байх уу? Хүмүүс их дуртай байлаа жаа. Ер нь шинэ жилээр бол хамгийн их одоо нөгөө эрэлт хэрэгцээтэй байдаг гэхээр бол нөгөө айлаалагч элбийн үзүүлбэр тэгэхээр байгууллага болго ихэвчлэн шийдтэн гэдэг утгаар нь хүлээж авдаг. Мөн дээрээс нь Монгол циркийн хөгжлийн төв маань бол шинээр гарч ирж байгаа залуу хүмүүстэлчтэй бол нэлээд ойр харилцаатай ажилладаг. Энэ утгаараа бид нэр ганц өдөртөө хамтарч ажиллаж байгаа. Сая би ажиллаар Хятад руу тэмцээнд яваад Швейцар руу бас ажиллаар яваад ирэхдээ гадаадаас элбийн үзүүлбэрийн бүрэн хэмжээний тоног төхөөрөмж Монголд очиод бүрэн хэмжээний 1 цаг 30 минут хугацаанд үргэлжлэх хэмжээний элбийн шоуны аппарат хэрэгслийг авчирлаа. Эндээсээ болоод бас тодорхой хэмжээгээр бэлтгэл сургалт хийсний үндсэн дээр одоо зарим нэг үзүүлбэр байна бол одоо тоглох бэлэн болсон байгаа. Энэ үзүүлбэрээ бас бид нэр 2021-нд болох шидэт төлөвний нууц тоглолтонд бас үзэгчтэй элбийн шин номыг бас оруулахад бэлтгэсэн. Та сая аппарат хэрэгсэл гэж ярьлаа шүү дээ. Тэд нар юу ах вэ? Майрцаг юу? За ер нь бол тий аппарат зэрэг аппарат хэрэгсэл гэдэг бол тухайн хүний одоо үзүүлбэртэй хэрэгжилж байгаа одоо багаж. Яагаад бивийн хөрөөд ч юм уу бол цагаан тий ер нь бол тий хайрцаг байж байгаа, жад байж байгаа. Энэ жаданд яг бол хүний биеийг одоо нэвт сүлбэж чинь хайрцагт болоод хүн оруулаад алга болгож чинь хүний биеийг 2-3 хувааж байна. Гайхалтай. Эрдэнэхээ ийм үстэй. Одоо циркчд за тэр дундаа алиалагчд илбчд гэх юм уу тий. Ийм хүмүүс бол одоо илбэг бол биш үстэй. Тийм их бол биш үстэй. Яг энэ мэрэгжил өөрийгөө зориулаад яг өөрөө бүх зүйлээ зориулаад явах хүн энерги зовох хүн гэдэг бол зөвхөн ер нь Монголд тийм алиалагч хэд байдгийг яг одоо мэрэгчлээ ялаад. Одоо ер нь бол Монголд гэлтгүй ер нь дэлхийд даяар алиалагч маш ховор байдаг. Ягаад үнийг хэлж байгаа гэхээр жил болгон уламжил болгон зохиодог дэлхийн цирк Монголд гээд бас манай нэг уран олон улсын хэмжээний уран бүтээл байдаг. Энэ дээр бол гадаадаас алиалагч урж авчирхад бол маш цөөхөн байдаг. Өдөө нэг 10 хүний дунд л иргэлтэн. Ягаад гэхээр энэ 10 хүн бол мэдээж хамгийн дээд зэрэг алиалагч байх чинь. Монголд бол шийдэл тусмаа одоо бол маш ховор. Дээрээс нь алиалагчийг хүн миний зүгээр бодлоор хүн бэлтгэл хийснээр бол алиалагч болохгүй. Алиалагч хүн бол байглаас заяасан. Медаль ярьдаг. Алиалагч хүн бол төрөлтөл гэж байна. Элбийн үзүүлбэр гэсэн маш хэцүү хүн. Элбийн урлагийг бол маш их олон цагийн бэлтгэл сургалтын дор энэ хүн илвчин байна. Түүнээс биш зүгээр нэг ойр зургийн үзүүлбэр хийснээр илвчингээ явах нь бас болохгүй да. Яагаад гэвэл илэг гэдэг маань гарын үзүүлбэр байна те. Одоо бүтэн одоо аппарат хэрэгсэлтэй үзүүлбэр янз янзэл дотор төлөвлөж байгаа байна. Тэгэхээр би байгууллагынхаа шинжил за тэгээ үргэлжлэр ганц нэг бас ойр дотнохоо хүмүүсийн шинжил дээр зохион байгуулалт хийж байгаа юм л да. Тэр надад ерөөсөө алиалагч олдохгүй байгаа байхгүй. Одоо би яаж холбогдох, хинтээ холбогдох, учраа олохгүйсэн. Тантай холбогдоход бол асуудал юм шүү дээ. Яг уу. Яг надад бол алиалагч бол байхгүй. Манай Монгол циркийн хөгжлийн төв одоо зөвхөн нэг хүнтэй ч юм уу те өөрийн болгоод өмчилж аваад хамтарч ажиллахгүй шүү дээ. Нийт Монголд байгаа Монголынхаа одоо энд нэг 10 жүжигчин байна, энд нэг илвчин байна, тэнд нэг алиалагч байна. Болцооныхоо хэрээр тэдний шинэ уран бүтээл, тэдний гадаад харилцаа, уралдаан тэмцээнд явах гүүр болж ил ажиллаж байгаа. Яг та холбоод өгч болно. Холбоод өгч болно. За тэгэхээр манай студийн хаймарт мэдээж Илвчин Цэрэгчин хоёр маань хүрээд ирсэн учраас хүрэлцэн ирсэн байгаа учраас Илвчнийхээ үзүүлбэрийг энэ цаг мөчөөдөөс үзэгчдэд танилцуулъя. Тэгээд манай Илвчин бас өөрийнхөө үзүүлбэрүүдийг манай үзэгчдэд одоо хүргээч гэж таныг урьж гайхшлуулах болно.
сайхан үзүүлбэрээс манай үзэгчдэд бэлэг барьсанд танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ үзүүлбэрүүдээ хэдийн хугацаанд бас бэлтгэж байна. Тэгээд айхтар том хайрцаг марцагтай үзүүлбэр үзүүлэх юм багтсан чинь авчирчаараа амжилсан юм. Тэр угаасаа тийм их том овертой юмнууд болохоор студидээр авчирч чадахгүй л дээ. Тэгээ үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд энэ үзүүлбэрүүдийг одоо жишээ нь сая сэлэмтийн үзүүлбэр байлаа шүү дээ. Уг үзүүлбэрийг хэдийн хугацаанд бэлтгэж гаргаж чинь тэгээд багш байх уу? Эсвэл өөрөө оролдож сурах уу? Өөрөө л ирнэ оролдоно да. Түн гайхамшигтай. Иргэд бол энэ бидний сая шинэ хийсэн үеийн үзүүлбэрүүдийг бол бид хоёр хоорондоо ярилцж байгаа. За яг энэ өрийн хэмжээний элбийн шоуд бол Монголд бол хийгдэж байгаагүй. Ялангуяа энэ том хайрцагтай яг ийм үзүүлбэр бол сүүлийн 14-5 жил огт хийгдээгүй. Ийм үзүүлбэр. Тийм учраас бид нэр яг ийм төрлийн үзүүлбэрийг хийгээд аппарат хэрэглэн захиалаад бэлдээд авчирч. Тэгээд студид мэдээж авчирхыг хүссэн. Яагаад гэвэл шинэ жилийн баярын дугаарт орж байгаа учраас өнөөдөр баяраа тэмдэглээд гэртээ юм хийж байгаа бас тодорхой хэмжээгээр шинэ юм бүтээлээ шинэ жилдэн зориулж үзүүлэх гэж утсан харамсалтай нь мэдээж ачааны машин тэгэхээр ачааны машин аппарат хэрэглэснээр бол яг манай хаалтаар бол орж ирэх гэж байгаа юм. Гэхдээ юу яана гэснийхаа яг тоглолтын дээр бол сурвалжлага бэлдээд ч юм уу үзэгчтэй бас ямархуу юм болж байгаа. Бас нэг харуулчих гэсэн бодол төрж байна. Яг тухайн өдөр нь бас холбогдож байгаа дэргээд уулзлаа тий. Тэгээд өргөжлүүлэн бас асуухад Эрдэнэхийн тухай байна. За тэгээд Монгол циркчдийн тухай сайхан яриаг өнүүллээ. Хариу өргөжлүүлээд бидний онцолж байгаа байгууллага бол Монгол циркийн хөгжлийн төв. Монгол циркийн хөгжлийн төвийн талаар хоёулаа бас яриагаа өргөжлүүлээ. Энэ жил бас хичнээн циркчдийг дэмжин хамтран ажиллаа. Тэгээд бас ямар амжилтуудыг гаргав гадаадад болсон тэмцээн уралдаанд оролцсон. За өнгөрсөн жилд 2 сард Испани улсад бас олон улсын циркчдийн тэмцээнд уран нууралтын 4 жүжигчнийг авч оролцуулсан. Эдгээр жүжигчд маань бол тусгай байрын шагнал авсан. Залгуулад 3 сард энэ 4 жүжигчин маань Оросын албаны улсад бас олон улсын циркчдийн тэмцээнд бас оролцоод 2 тэмцээнд 2 тусгай шагнал авлаа. Энэ хүүхдүүд маань бол дөнгөж 16-7 настай эд одоо циркийн урлагаар хичээлж эхэлж байгаа хүүхдүүд. Дараагийн тэмцээн маань бол 9 сард болсон Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнд бас хос уран нууралтын жүжигчдийг авч оролцууллаа. Энэ хоёр нураач охин маань бас дэлхийн шилдвэртэ өрсөлдсөн. Дэлхийн шилдвэртүүд маань ардчсан Солонгос, Хятад одоо Орос бүхэлд одоо мундаг жүжигчтэй бас өрсөлдсөн. Бас тусгай шагнал авсан. Тэгээд энэ тэмцээнээр байгаа хаалтыг бол бид нар маш гоё хаасан. Энэ юу вэ гэхээр жил бүр Хятадд болдог олон улсын Аз зэрэглэлийн циркчдийн тэмцээнд Монголын насаа циркийн жүжигч болох ардын жүжигч Норм Самын багш удирдлагад хичээлж байгаа. Уран жүжигчнийг авч явлаа. Энэ тэмцээн маань өөрөө спортоор харьцуулж ярих юм бол циркчдийн дэлхийн аврагын тэмцээн байсан. Энэчнээс Монголын циркийн жүжигчид мөнгөн медаль, мөнгөн цом авсан. Энэ бол бидний энэ жил хамтарч ажилласан хамгийн том шагнал амжилт маань байсан. Нуграач лав учраас тухайн тэмцээнд оролцож амжилт олж ирсэн байдаг болов уу? Гуах тий. Ямар ч гэсэн манай Монгол циркчдийн хувьд Монгол одоо циркийн урлагаар хичээллэгч залуучуудын манай хувьд бол яг дэлхийн Аз зэрэглэлийн тэмцээнээс бол гайхалтай олон амжилтуудыг үзүүлж ирсэн түүх бол юм байлаа тийм. Энэ талаар төвлөлтэй. Энэ өнгөрсөн 10 сард болсон тэмцээнд очиход ер нь 92 оноос болсон жил болгоныхаа одоо эхний 3 байрын шагналын одоо эзэдийн тухай музей гаргасан байлаа. Энэ дээр бол ер нь жил болгонд нь эхний 3 байранд нь Монголын жүжигчдийн зураг бол энэ бол бас айгүй бахархмаар байсан. Яагаад гэвэл Монголын жүжигчд маань яг түрүүний өөрийн чинь асуусан шиг энэ их том эрсдлийг агуулад энэ их одоо өөрийнхөө амьдралыг золиослоод эцсийн үр дүнд дэлхийн хэмжээний одоо тэмцээнд музейд Монголын циркийн жүжигчид эхний одоо байруудыг үздэг. Музейд нэг зураг биш гэж баг 20 гаруй зураг байсан. Энэ бол бас яхаарахгүй циркчдэр хахах сэтгэл бол үүддэг юм. Тэгэлгүй яг хаа тэгэхээр дэлхийд дахин дэлхийн бусад орнуудад бол мэдээж циркийн урлаг бол байгаа. Гэхдээ ер нь манай Монгол циркийн онцлог нь яг юу байдаг юм болоо?
Монгол цэрэгчдэд мэдээж онцлог даваа тал байгаа. Тийм учраас энэ сайхан багтаам амжилтыг гаргачихсан байгаа шүү дээ. Ер нь бол улс болгоны циркийн жүжигчдийн онцлог номерууд гэж байдаг. Энүүгээрээ бол одоо манай циркчдийн дэлхийн циркэд одоо брэнд гэж хэлж болохоор уран нугаралт байна. Хүч тамирын гайхамшиг гэж байна. Мөн дээрээс нь агаарын үзүүлбэр гэдэг агаарын энэ бол өөрөө дэлхийд даяар дэлхийн циркийн одоо хаан үзүүлбэр гэж яддаг. Агаарын гимнастик нэ. Монголын циркч гэсэн ер нь бол сүүлийн үед зөвхөн уран нугаралт хүндж ингэхээс илүү ялангуяа акробатын төрлөөр бол нэлээд одоо амжилттай оролцож байгаа. Үүний жишээ бол сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын үндэсний циркийн зол ярахлагтай жүжигч нийтдээ 4 тэмцээнд орсон олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэлт цам авсан байдаг. Өмнө нь бас Аз зэрэглэлийн олон улсын тэмцээнд мөнгөн цам авсан байдаг. Энэ бол өнөөдөр Монголын циркийн жүжигчдийн нүүр царайг бас тодорхой хэмжээгээр дэлхийн циркэд бол харуулж байгаа. Яг тэгэхээр зөвхөн Монголын цирк гэж тэгэхээр уран нугаралт хүндж энгийн номер төсөөлдөг гэсэн бол өнөөдөр Монголын циркч акробатын төрлөөр бас өнөөдөр юу хийж чадхаа бас харуулсан. Мөн дээрээс нь Наманбаатар гэж манай циркийн бас жүжигчин байгаа. Энэ залуу өнөөдөр дэлхийн циркийн рекордыг бас давтлаа. Энэ бол шидэх онцноос агаарт 6 ирэхсэн. Тохиолдол байлаа. Энэ бол өнөөдөр дэлхийн циркийн түүхэнд 3 хүн хийсэн байдаг юм байл. Энэ хүмүүс нь гуруула Орос хүн байдаг. Дөрөвт хүн нь одоо манай Монголын циркийн шилдэг залуу жүжигчин байна. Хийлээ. Энэ бол бас бид нэр яхаа аргагүй бас ярьж онцлох ёстой. Энэ бол 2014 онд Монгол циркчдийн маань бүтээсэн гайхамшиг гэж. За тэгвэл харин үргэлжлүүлээд 2015 оноос ямар үйлчлэлийг хийх гээд төлөвлөжсөн байна. Мэдээж одоо энэ оны төгсгөл болж байгаа шүү дээ. 2014 оноо бид нар ингэж үдэж байна. 2015 оныг ямар уран бүтээлээр төсөөлж төлөвлөж байна вэ? За ерөнхийдөө бол жил болгон ажил маань бол ерөнхийдөө 2 сараас эхэлдэг л дээ. Яагаад тэгэхээр 2 сараас хаваад олон улсын циркчдийн тэмцээнд Монголын жүжигчдээр авч оролцуулах, зарим нэг тэмцээнд Монгол циркийг төлөөлж нэрэмжит цомоо гардуулдаг. Энэ ажил маань бол явдгаараа явагдана. Мөн дээрээс нь жил бүрийн 4 сард дэлхийн цирк Монголд нэртэй олон улсын циркийн тоглолтыг бас хийх төлөвлөсөн байгаа. Энэ маань бол бидний жил бүр хийдэг уламжилт тоглолтуудын маань нэг өнгөрсөн жил бас босныг үзэгчид бол сайн санаж авах нийт 13 орны циркийн жүжигчид Монголд ирж өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлсэн. Энэ тоглолтын маань онцлог нь бол мэдээж бидний одоо яриад байгаа олон улсын циркчдийн тэмцээн, олон улсын А зэргийн тэмцээн гэж ямар тэмцээн бэ? Энэ тэмцээнээс ихний 3 байрны шагнал авсан зөвхөн шилэгдсэн хамгийн шилдэг жүжигчид ирж оролцохоор онцлог тоглолт. Гайхалтай. Тэгээд эдгээр үйлдэл чинь мэдээд амжилт өгөх зүг баг. Тэгээд надад бас нэг зүйл эргээд санаанд орлоо л доо. Яг парк дээр тоглож байсан шүү дээ 6 сард би өөрөө очиж үлдчихсэн гэж хэлсэн тий. Тэгээд уг асар гэж хэлэхгүй. Тэнүүлийн цирк. Задгаа майхан цирк тий. Энэ циркийг та оруулж ирсэн баг тий. Тэгээд энэ цирк бас яаж орж ирв тэгээд хөгжим аппаратур гэрлийн үед бас нэлийн сүүлийн үеийн шийдлийг бас гаргасан байсан л да. Яг түрүү хэлсэн нөгөө бид нар уран бүтээл болгоно мэдээж шинэ уран бүтээлээ цоо шинэ зүйлүүдийг үзэхтэй болж бидний өнөөдрийн циркийн хөгжилд оруулж байгаа тодорхой хувь юм гарах бах. Энэ утгаараа Чехээс 800-аас 1000 хүний судалтай нийтлийн майхан циркийг худалдаж авчирч парк барьж зуны нийтлийн Мадагаскар жүжигчсэн тоглолтод хийсэн. Хөгжим аппаратурын хувьд бол бас мэдээж шаардлага хангасан байх ёстой. Энэ утгаараа бас Хятадаас бүрэн хэмжээний яг тэр 800-ны нийтийн циркэд одоо хүчин чадлынхаа хувьд хөгжим аппаратур бас захиалж авчирсан. Одоо ингээд нэгэн нүүдлийн цирктэй болсон юм чи хөдөө орон нутагт ажилд амьдарч байгаа одоо арт иргэдтэй соёлын үеийг түгэх боломжтой болсон юм шүү. Ирэх онд юм тэгж явах уу? За ер нь бол гол зорилго маань бол яг тийм. Ягаад гэвэл бидний одоо циркчид гэлтгүй бусад бүхэл уран бүтээлч голцоо Улаанбаатарт одоо төвлөрж уран бүтээлүүдийг Америкт олгох нь байгаа тийм. Хөдөө орон нутагт бас л хүн байна, хүн амьдарч байгаа. Энэ хүмүүс ч гэсэн циркийн урлагийг бас үзэх хэрэгтэй, сонирхох хэрэгтэй. Яг тодорхой хэмжээнд үзэж байгаа. Яаж үзэж ийм гэхлээр сургуулийн бие тамирын заал нь эсвэл арай нэг том аймагт бол нэг
спорт зочлол бүхэн байна. Энэ газар тоглож хичнээн том зал байж гэсэн энэ нь өөрөө циркийн бүрэн хөтөлбөр тоглогдож болох ч стандартыг бол хангаж чадахгүй. Ягаад гэвэл агарын номер тийм баац байна тийм орон зай цирк өөрөө орон зай шаарддаг урлаг учраас энэ бол зайлшгүй байх хэрэгтэй. Тийм учраас бид нэр ер нь 15 онд төдөө орон нутгуудаар аялын тоглолт хийх төлөвлөгөөтэй байж байгаа. Ганц өдрөө ийм байна л да. Элвчин одоо хоёр нэг ховор байдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь өөрийнхөө шавийг бэлтгэе. Тэгээд залуу уран бүтээлчтэй бас дэмжигсэн тийм бодол байдгүй. Мэдээж одоо ер нь бол циркчд элвчд бол ховор юм шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь юу гэж боддог вэ? Шав одоо элв өөр хийхэд сурахад айгүй хэцүү урлаг болохоор тэгээд хүн бэлтгэхэд айгүй хэцүү байдаг байхгүй. Тийм болохоор ер нь одоохондоо шав тийм бол байхгүй. Зүгээр яг хамтарч бэлтгэл хийдэг хүмүүс бол байгаа. Ингүүл яг нэг жоохон хөвгтэй. Ганц өдрийнхаа гэж бэлт зургатаар гарцсан. Эсвэл одоо нэг газар очиж тоглож явах ч юм уу. Би ингээл элвчин болмоор байна гэж ингээл хүрээд ирвэл яах вэ? Тэгдэг хүмүүс их байна л да. Зүгээр нэг юм ингээд нэг элв бүзүүлэнгуут ингээд үтчихэл ямар гоё юм бэ та надад заагаад би элвчин болъё гэж тэгсэн болгонд нь зааж өгөөд ингээд ах юм бол элв бүр утгаа алдчихжээ. Тэгэхээр амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлэг манаас баярын дугаар гэдгээр бидэнд бол маш онцлог байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж Монголын циркийн хөгжлийн төв маань бол өнгөрсөн онд 2014 онд бол маш амжилт бүтээлээр дүүрэн байлаа. За мөн ирж байгаа 2015 оноо мөн амжилт бүтээл за маш төлөвлөсөн зүйлүүд олонтойгоор бас хийж байгаа юм байна. Тэгээд мэдээж та хоёртойгоос шинэ жилийн баярын тухай сайхан халуун яриа өрнүүлэхгүй бол болохгүй бах. Тэгээд мэдээж шинэ жилийн баярыг бол оргилуун дарсгүйгээр бид бол төсөөлөхгүй. Ингээд бүгдээрээс хамтдаа шинэ жилийн оргилуун дарсыг уугаад за тэгээд ярилцлагаас өргөжлүүлье гэж бодож байна. Ат жаргал хамгийн сайхан хүсье. За баярлалаа. Танаа хамт бол гэж гисэн. Яа. Ай. Чумаас нэгтэй. За чаа. Пас гадрууш. Зя. Шинэ. За шинэ оны. Шинэ оны минь төргий. Яа ба. Сууцгаа. Тэгэхээр шинэ жилийн оргилуун дарс гэдэг бол мэдээж хамгийн сайхан зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр мэдээж шинэ жилийн оргилуун дарсны бүглээнд оногдсон хүн энэ тэр андаа их хацтай байдаг ч гэдэг яриа байдаг. Тэгэхээр иймэрхүү хөгжилтэй тохиолдлууд дэр нь гарч ирсэн үү. Тэгээд мэдээж уран бүтээлчдийн хувьд бол хамт олонны шинэ жил гэх мэтлээ маш олон зүйлүүд болдог. Тэгэхээр энэ дээр бас хөгжилтэй тохиолдлуудаас бас бидэнд ярьж өгөө л да. Бид нэр тайван шинэ жил тэмдэглээд нөгөө юуныхаа нэг товцолдог өрөөнд шампансыг нөгөө буудуулаад бас зогсож байгаа буудалс нөгөө бүглөө таацсан цаа буудаа. Тэгс нэг нэлээдтэй буудсан. Тэр одоо яатсан таац гэдэг. Цэцгийн хүчтэй бүглөө гэж юм уу? Тайван ч нөгөө хадуу орон болохоор дандаа нэг юм панер шиг хөнөр шиг юмар тийм хан ман юм уу дандаа тийм нимгэн байдаг. Тэгээ тэр ингэж нэг цаа буудсан. Халуун оронд тийм дулаахан орон шинэ жил гарах юм мэдрэмж ямар вэ? Энэ жаахан тийм шиг. Симэхтэй зүтгэндээр суучаад 12 сарын 31-ээс сууж чаддаг. Шорт тавчтай яаж вэ? Онгарч. Эрдэнэхийн хувьдас хөгжилтэй тохиолдлууд гарч л байсан баг. За би өөрөө бас яг нөгөө тийм удаан хугацаагаар яг жүжигчин хийгээгүй учраас надад бол маш бага тохиолдсон. Ягаад гэвэл би өөрөө жонглер хийдэг байх үедээ бол нэлээд залуу жоохон байсан учраас тэр болгоо шинэ жилийн тоглолтод бол явдаггүй байсан. Зөвхөн 2 жилийн өмнө 1 жилийн өмнө гэртээ он гаргах гээд ширээгээ засчаад ингээд оноо гаргасан. Тэгээд шампанска буудуулж бас нэг хүүхдийн нөгөө зурагтай хүүхдийн шампанск гэж байдаг шүү дээ. Тэрийг бас хүүхдүүдэд буудаж өгчөөд яг бүгдээрээ ингээд телевизээр үзэл ингээд байсан. Манай дунд охин нэг л ингээд нэг амнаас нэг сони юм нэртэй л ингээд сони яваад гэсэн чи хөөрхийн нөгөө хоёр буудуулчаад хоёр адилхан шампанск хийсэн чи өөрийн нөгөө хүүхдийн шампанск гэж бодоод бидний нөгөө хэрэгжилжсэн шампанск хийгээл уугаад байсан. Тэр тэгээд манай гэрийнхэн баах инээдэн болж байсан. Аха. Тэгэл бас сонирхолтой үйлдэл л дээ. Юу шампанскны бөглөөнд оногдчихсон уу? Үгүй. Оногдчихсан.
Ер нь оногдмоор Тэгээ оногдчихсан. Яг одоо өвлийн үг аав ирээд за тэгээд та хоёрын нэг хүслийг биелүүлъя гэж хэлвэл бид нь ямар хүслийг хүсэх вэ? За чи юу гэж Хүн болгоно мэдээ сэтгэлийнхэн гоног нэг хүсэл байдаг. Магадгүй өвлийн үг аав ирээд биелүүлж өгье. Өдрөөдөр баг хүсэх хэрэг байхгүй юм шиг. өөрөө баг биелүүлж юм. Тэдний гарч ирээд ерөөсөө хүсэж биелүүлээд өгье ингэ. Тийм боломж байхгүй. Байхгүй. Тэгэхээр чин тэр чинь элэг биш ийчиж болчих штеп. За миний хувьд бол яг мэдээж хамгийн түрүүнд хүсэх юм маань бол гэр бүл маань ад жаргалтай хүүхдүүд маань эрдэм боловсралтай гэж хамгийн түрүүнд мэдээж хүсдэг. Энийг бол мэдээж хүснэ. Мөн дээрээс нь нийт одоо Монголын цэрэгчд маань өөр өөрийн дор бүрнээ хийхийг хүсч төлөвлөсөн бүх уран бүтээл нь маш их амжилтыг дагуулаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл бид нар зөвхөн одоо уралдаан тэмцээнд зориулж уран бүтээл хийдэггүй. Монголын циркийн жүжигчид дэлхийгээр аялан тоглож байгаа тухайн улс оронд бол тухайн нэг хотод гэхэд дор хаяж 20-с 30 тоглолт хийдэг. Энэгээрээ ингээд үзэгчдийн тоог нь аваад үзэх юм бол нэг жилийн дотор нэг бараг сая гаруй хүнд өөрсдийнхөө чаддаг мэргэжлийн хавуулгыг танилцуулсан байдаг. Энэгээрээ л бүгдээрээ бахархалтай сайхан амьдраасаа л гэж хүсэх байна. Мөн дээрээс нь бэртлэгийн дэлгээс нэг юм бол маш их нэрсэлтэй байдаг. Энэ бол энэ жүжигчд маань амнасаа дэмжин тавьдаг учраас тийм учраас бүгдээрээ хамгийн сайн шилдэг уран бүтээлийг хийж дэлхийгээр л одоо дүүрэн Монголын циркийг одоо шууган сенсацийг тариасаа гэж хүсмээр гайхамшиг мэдрүүлж байгаасаа гэж. Юу нь бол мэдрүүлж байгаа. Эннээсээ өшөө илүүгээр. Илүүгээр. Тэгэлгүй. Одоо шинэ жилийнхаа баярыг яаж тэмдэглэдэг вэ? Ер нь гэр орныхонтойгоо хайртай ам бүлээрээ тий халуун уур амьсгалтай тэмдэглэж чадж байна. Урлагийнхны хувьд бол бас ийм боломж өсөлт хийсэн багхан байдаг. Зарим нэг үед бол бас орчныг бүрдүүлж чаддгүй юм шиг санагддаг. Ер нь бол яг нөгөө бүхэл урлагийнхан бол 12 сарын 31-ний одоо он солигдох мөчтэй зэрэгцээл энэ жилийн байгууллагын тоглолт тэнд ч нэг хүүхдийн шинжилгээл явдаг. Энэ бол мэдээж дахиад давтагдах. Ер нь бол 1 сарын 1-нд болцоо бас цуглараа шинэ наваас гаргах тохиолдол байдаг. Тийм бидний хувьд бол бас аль болох оноос өмнө тоглолт багтаа үед бөөнөрөө цуглараад бүх нийт цэрэгчдэрээ цуглараад бас шинэ жилийнхаа баярыг тэмдэглэдэг. Эсвэл нэг юм уу хоёр юм ингээд болох юм шүү. За мөн бас нөгөө нэг хүслээ хэлээ шүү дээ өвлийн үгээр. Ирүүлэхэд жаргал гэсэн дээ. Энэ одоо шинэ жилийнхаа баярыг яаж тэмдэглэж байна вэ? Одоо тэгэл эхнэр хүүхдтэйгээ тэгэл гэртээ тэмдэглэн дээ. Аль алах илэг бүтэн гэр бүлээр ам бүлээрээс шинэ жилийн баярын ер нь хамгийн сайхан зүйл нь тэрэнд дэдэг юм шиг байгаа. Мэдээж гэр бүлээрээ тэгээд хүүхдүүдийнхаа инээж ханаж байгаа тэр дууг сонсоод сүлт модоо тойрцоогоо бүгдээрээ нэг тийм аз жаргалтай байх гэдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан зүйл байдаг байна. Сая эрдэнэ ханаа магтсан шүү дээ. Тэгээд бас ганц өдөртөө ч гэсэн энэ боломжийг олж магтахгүй. Тийм тэгэхээр мэдээж одоо энэ их ажлын ард за тэгээд энэ их одоо хичээл зүтгэлийн ард арын албыг хариуцж явдаг, ойлгож явдаг хань гэдэг бол хамгийн чухал та. Одоо баг чиний одоо энэ хийж байгаа бүх ажлыг чинь нэг 60-аас 70% нь болж байна л гэсэн үг шүү дээ. Би бол тэгж бодож байна. Тэгэлгүй яхаа. Ядрал жишээ нь ингээл ядрал яваад арах чинь тоглолтын хувьд заавал ингээл эвтэйхэн үлгэх жишээтэй тэгэл энэ их халамжтай байдаг л да. Энэ хань гэдэг энэ сайхан. Баярлалаа амцуулъя. Тэгэхээр шинэ жилийн баярыг бол миний хувьд хин нэгэндээ хайртай хүндээ баярлаа гэдэг үгийг харамгүй хэлдэг баяраагаасаа гэж хүсдэг. Тэгээд мэдээж та хоёр маань сая ханиудаа магтлаа. Түүнээс гадна та хоёрын ханаас гадна та хоёрыг үргэлж дэмжиж ажилладаг уран бүтээлчтэй бас яг энэ цаг мөчүүдээс баярлаа гэдэг үгийг хэлэх энэ хөө сайхан завшааны та хоёртаа олгож байна. Баярлаа гэж хэлж байна. За юуны төрөнд бол циркийн урлагтай өнөөдөр хүртэл ингээд хамт явах боломж олгосон дэмжиж явдаг юм маань яхаа миний ээж мөн дээрээс нь циркийн урлагт өшөө илүү
дурлуулж өгсөн бол манай жонглерийн багш цэцгээ багш маань энэ хоёр хүн бол одоо манай циркийн урлагийн гоё сайхныг тийм аз жаргалтай сайхан мөчүүдийг энэ хоёр хүний үгээр энэ хоёр хүний үйлдэлээр л би харж дурлсан. Тийм учраас энэ хоёр хүндээ хамгийн түрүүнд маш их баярлалснаа хэлмээр байна. Мөн дээрээс нь байнга тусалж дэмжиж хамтарч ажилладаг Арднаа үзрийн нэрмж циркийн сургуулийн техник эрхлэгч болон нийт багш нар байна. Мөн дээрээс нь Монголын үндэсний асаа циркийн удирдлагууд байна. Мөн дээрээс нь хамтарч ажилладаг нийт циркийн жүжигчид байна. Яагаад тэгэхээр Монгол циркийн хөгжлийн төв маань бүхэл уран бүтээлчтэй хамтарч ажилладаг бие бинийгээ сэтгэл санааг ойлгож хамтарч нэг зорилготой явж байгаа учраас өнөөдөр бид нэг хамт олон шиг бас байж чадж байгаа. Хүмүүстээ хамгийн түрүүнд баярлалаа. Шинэ оны мэндийг гэр бүлд нь ялангуяа бас төвшүүлье гэж бодож байна. За би муу ялгаагүй одоо цирк урлагийнхантай бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Та бүхэндээ баярлж авдаг шүү. Яа за тэгэхээр манай өнөөдрийн маань нэвтрүүлгийн одоо цаг өндөрлөх цаг болсон байна гэж манай найруулагч болол төгч өгч байна. Тэгээд ямар ч үс эрдэнэ ахта баярлалаа. Бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэн явдал. Тэгээд ганц өдрөө бас чамд ч гэсэн баярлалаа. Тэгээд мундаг залуу байна. Тэгээд үргэлжлээд эрдэмтэй хүн даруу их мөрөнд дөлгөөн гэж үг байдаг. Их дарамхан залуу байна. Тэгээд хийж байгаа, бүтээж байгаа, үзүүлж байгаа үзүүлбэр бол үнэхээр гайхшруулж чадлаа. Тэгээд өөртөө баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн телевиз үзэж байгаа нийт үзэгчдтэй бас энэ хүчтэй бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Ойлаа ингээд нэвтрүүлэг өндөрлөх үү. За тэгэлгийнхаа амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийн маань өнөөдрийн зочин дугаартаас зочны маань хойморт Монгол циркийн хөгжлийн төвийн цэрэгч Илвчт маань оролцлоо. Тэгэхээр үнэхээр гайхалтай сайхан ярилцлага өрнүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд ирж буй 2015 та хоёрт нь 2015 14 оныхаа амжилтыг баттгсан илүү дээшин дэвэргэж тэмүүлэлд хөтөлсөн үнэхээр гайхалтай сайхан шинэ жил байх болтугай гэж та хоёртаа ерөөе. Тэгээд дараа жилийн 2015 оны амжилт дагуулсан шинэ жилийн зочин хоймортод хийж бүтээсэн зүйлээрээ дахин өргөдөн оролцох болтугай гэсэн үлцэтэй сайхан ирүүлэг та хоёртаа өргөн байрын мэдээж та хоёрынхаа гэр бүл өндрөөс өндөр амжилт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна үзэгчтэй. Маргаашийн амжилт дагуулсан шинэ жил нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаараар үзэгч та бүхэндээ уулзахад баяртай үзэгчтэй. Баяртай.